Ажлын хуучирсан бакал хөлдөөж ийж, нүүрсний утаа төмрийн үнэр нэвчингсэн хувцастай үсэн оройноосоо эхлээд халзарч басгүй халзраагүй эсхээрээ буурал сууж яваа энэ хүнийг халтар гэдэг. За энэ хүн болвоос өглөөнөөс үдэш болтол нийслэл хотыг эрчим хүчтэй байлгахын төлөө тасралтгүй 30 жил зүтгэж яваа нэгэн. Уг нь ч бол ажилдаа дуртай, сэтгэл хангалуун, Улаанбаатар хотын иргэд өөрийнх нь болоод хамт одныхын туслуулсан хөлсний хүчинд тог цахилгаанд амьдарч яваа гэдгээр бахархдаг нэгэн юм. За гэтэл сүүлийн үед халтар инженер нэг зүйл сэтгэл нь их зовниж явах болж. Учир нь станцийнх нь 100 доголдох гэд байдагтай холбоотой. Гэхдээ доголдох гэд байдаг нь анхааруулсаар байтал удирдлагууд авч хилцэхгүй байгаад тэрнээс илүү сэтгэлэн зовниж яв юм. За тиймдээч энэ 3 хүн даргийнхаа өдийг сахиж суугаа нь бүр 3 дахь удаага. Харин энэ ирж яваа хоёрын нэг нь ажилд ороод жил арай хүрээгүй байгаа. Гэхдээ туршлагч тэр, сэтгэлч тэр сайтай ханд. Харин нөгөө нэг нь мөн л халтартай хамт 20 гаруй жил энэ станцын төлөө юугаач хайрлалгүй зүтгэсэн журмын нөхөр тулга байлаа. За тэд мөн л өөрсдийн удирдлагадаа учрах гээд байгаа эрсдлийг ойлгуулахаар ирсэн хүмүүс юм. Харин хаалганы цаана утсаар яриад дэлгүй нэг л их завгүй байгаа нилээ махалж яваа шар залуу бол станцын дарга юм. Боловсрал дээгүүр мэрэгжилтэй сайн боловч туршлага багтай залуу. Туршлага багтай даач тэрүү тоноог төхөөрөмжөө шинчлээд авчих бол бусд нь гайгүй гэж бодсон дооч тэрүү учрах эрсдлийг тооцож амжаагүй л явна. За манай 3 хулган байж даргийнхаа өрөөнд орлоо доо. Доголдох гээд байгаа зуухныхаа тухай дахиад л ярьлаа. Харин залуу дарга удахгүй шин тоног төхөөрөмж ирнэ. Би өөрөө тэрнийг нь авахаар шингээний нэг орныг зорих юм. Шинээр солилцсноос хойш одоо юунд нь санаа зовх үдэ гэд нэг их тоосонгүй. Харин ханд тэрэнд өөр зүйл тайлбарлахаар ирсэн байжээ. Энэ станцад ажиллаа хийж яваа ажилтнанд эрсдэл гэдэг зүйл хизээж хаанч учирч болзошгүй бөгөөд тэрний хор хохирлыг хэн хариуцах вэ даргаа гэдэл ханд игчийн хоолон чичрээд л дуугүй болов. Жаахан тайвширч аваад тэрний өмнө ажиллаж байсан үйлдвэр бүх ажилчдаа даатгад хамруулж тэгснээрээ учирч болох гинтийн ослоос сэргийлдэг. Басчгүй өөрөө ч нэг удаа үйлдвэрийн гинтийн ослт өртөж сар гаруй гэртээ хөвцөн тухайга даргатаа ярьлаа. Даатгалын ачаар ханд эмчилгээний төлбөрөө бэлэн мөнгөөр нөхөд төлүүлсэн тухайга даргатаа хэлэхэд залуу дарга. За, хандагч минь таныг ойлгож байна. Гэхдээ тэр даатгал чинь гинтийн осол аваар гарсан хойно л ажилчдад хэрэгтэй зүйл шиг байгаа юм. Гэхдээ гэртээ хөвтөж байгаа хүмүүс сул мөнгө авахын тулд даатгуулдаг байх гэд халгаасангүй шүү. Уг нь бол даатгал гэдэг зүйл гарах эрсдлээс урьдчилан сэргийлж эрсдэл тохиолдлоо гэхэд тэрийг бүрэн нөхөн төлж чаддаг ашигтай зүйл юм. Хамгийн гол нь энэ бол хүний эрүүл мэнд, амь насыг тодорхой хэмжээнд үнэлж хүмүүсийн өөрсдийнх нь үн цэнийг нэмэгдүүлж байгаа хэрэг үлээ. Даанч харамсалтай залуу дарга учрыг нь сайн ойлгосонгүй бололтой. Гаднаас ирэх тоног төхөөрөмжөө л бодоод суугаад байна. Тэрнээс жуулж хэрэг мандсан. Залуу дарга маань шингээний орныг зорихоор хэрэндээ л зэхэж виз үсэж гин. Тэгтэл өнөөх учрыг нь олохгүй байсан даатгалынхаа асуудалтай улаан нүрээрээ тулхан тэр. Гадны оронд очиход заавал даатгуулсан байх ёстойг мань хүн мэдээгүй явж. Тэгээд худлаа үнэн нэг газар ороод даатгуулчих даа гэж бодоод явтал өнөө тулга мастрын хүү тааралдаж гин. Монгол даатгал компанид ажилладаг гэдгийг нь залуу дарга сонсож байсан болохоор тэрнээс тусламж гуйжээ. Мастрын хүүч чаддаг зүйлээрээ одооныхоор бол удтлан тусалж гин. Тэдний компани гадаад оронд явж байгаа хүмүүсийн даатгалыг 50-100 мянган Америк долларын даатгалтай хийдэг гин. Гэхдээ эннийхээ төлөө үнэхээр л нөгөө бүр шүлс шиг хураамж авдаг гин. Энэ нь эргээд даатгуулсан хүндээ гинтийн осол гимтэл мөн өвчин зовлон хулгай дээрэмгэд бүхэл эрсдлээс хамгаалдаг учиртай эдэж.
Залуу даргын адгуу зан хөдлөөд шин тоног төхөөрөмжө ботхоор нойр нь хүрэхгүй явсан учраас хам хум яриагийн сонсоод хямдаар нь багаар нь гэхээс өөр зүйл ярилгүй цөөхөн гэхэд хитрхи цөөхөн хэдхэн төгрөгөөр өөрийгөө даатгуулаад алсын замдаа мордож гинэ. Харамсалтай нь өнөөх даатгалын баталгаа нэртэй алга дарам цаасыг мөнгөний гарлага шад дими цаасны хилтерхий гिचлийн юм бодоод цүнхнийхээ булран руу шидэж орхилоо. Зорьсон газрын хүрээд онгоцны буудлын дээр буугаад ачаагаа алдчихдаг байна шүү. Энэ үгээр тэр үгээр хайгаад сандарч байхад гинэд ходоод руу огцон матгуулаад авлаа. За өвчнөө тэсэдл хулгаад алдсан ачаагаа ирж хайж гарлаа. Нэмэр тусыг олсонгүй. Харин оцсон улсын хүмүүс тэрийн туслахыг ихэд хичээх мөртлөө даатгалтай эсхийг нь алхам тутамд нь асууж байсанд ихэр гайхаж байлаа. Сүүлдээ өнөөх ходоодоор нь хатгуулж байсан тисхийн аргагүй болж онгоцны буудлын дээр хар чандах хөнгөн дээр ачаа бараач үгүй ганцаараа ухаан алтаа дундхан тэр. Сэрээ тарин юу болсон гэж бодож байна. Ёстой л нөгөө зүүдэнд ч оромгүй явдал гэдэг зүйл болсон байлаа. Хамгийн тансаг имлэгт хамгийн тансаг өрөөнд твтэж байх нь тэр. Алдсан ачаа бараач дэрэгдэн байж байх юм. Учрыг лавлвал өнөөх тулаг мастрын хүүгээр хам хум даатгуулсан нь амьд нь орсон байжээ. Хаа хол хэлийн чандадч эх орондоо байгаа мэт сэтгэл төрүүлэхээр халуун дулаан уур амьсгалтай байсан нь Монгол даатгалын ач гавьяа шүү дээ. Гадаад оронд явхад даатгуулсан тохиолдолд тус даатгалын компани гарчуулах бүх эрсдлийг тооцож бие хамгаалагч хажууд нь яваа юм шиг л хамгаалж өгдөг газар байж. Ингээд ходоод гидсний өвчин чалга болж ажил төрлөө амжуулж амжилттай яваад ирсэн гин. Даатгалын ач тусыг өөрийн биеэр мэдэрсэн залуу дарга буцах замдаа гарах эрсдлийг өөрчлөө харах хэрэгтэй шүү гэсэн Ахмад ажилтныхаа үгийг сонсоогүйдээ өөртөө жаахан бухимдаж тэгээд очоод хамгийн түрүүнд ажилчдаа бүгдийг нь гинтийн ослын даатгалд хамруулан даа гэж бодож явлаа. За тэгээд мандарга маань оцсон даруйда Монгол даатгалынхныг дуудаж ажилчдаа даатгалын ач тусыг ойлгуулах сургалт сурталчилгаа явуулж эрсдэл гарсных нь дараа биш. Гарахаас нь өмнө сэргийлэх нь чухал юмаа гэдгийг бүгдэнд нь мэдүүлж өгч. Гинтийн ославаар гарч хүмүүс бэрцэн тохиолдолд нөхөн төлбөрийг 100% олгож нийгмийн даатгалаас өгдөг акт листний мөнгнөөс гадна эмчилгээний төлбөрөө даатгалаас авч болох боломжтойг ойлгуулж байна. Залуу даргад хамгийн гол ойлгуулсан зүйл бол даатгалд ажилчдаа хамруулах, сургалт сурчлагаа явуулах нь удирдлагын шийдвэрээс бус ажилчдаа гэсэн чин сэтгэлээс 100% шалтгаална гэдгийг яс маханда шингэтэл ойлгосон явдал юм. Ингээд станцын ажилчид гарах аюул, осол аваараас урьдчилан сэргийлэх заавар дүрмээ биелүүлж гинтийн ослын даатгалд хамрагдсанаар нийслэл хотын иргэд өнөө хүртэл цахилгааны гачигдалгүй амар жимэр сууж байгаа юм лээ. Даатгалын ач холбогдлыг ойлгож ухаарсан хүн л үр шимийг нь хүртэж чаддаг юм аа.